Романдын Pink Office-оор орж үзцгээе. Тэний гоё юм яг энэ уруулан үзэгчнийх нь wall нь ерөөсөө тэндээс эхлээд бүх уруулан үзэгчүүдэд ингээд тавьчихсан. Арай л гоё. Тэгэхээр яг өөртөө тохирох нэг цөөхөн өнгө авъя. Олон бишээ нэгээс хоёр магадгүй. Гэтэ олон ихгүй. Надад ер нь уруулын тентнээс илүү юм ер нь алга. Ануу. Эндээ бас дурын юм жижигхэн юмнуудаа авдаг машинууд байна. Бүр ингээд юмыг тоглоомжуулаа хийчихээ. Энэ амар хөөрх юм бэ нэ хараа. Роман бүх бүтээгдэхүүнээ дулаан болон одоо хүйтэн андертоноор нь ялгаад бол өрчгсөн байдаг. Тэгэхээр яг хэрвээ дулаан арьстай бол одоо андертон ч нэм дулаан байдаг бол ерөөсөө энийг нэнээс юмудаа бол сонгоод авч болдог бол нөгөө талд нь ингээд хүйтэн дээрээ андертонтой бол энэ бүгдээрээ байж очиж юм. Тэгэхээр хэд өнгөө сонгох гэж зовх шаардлагагүй. Яг эндээс авчна гэсэн үг юм. Тэгээд зөвхөн температур гэлтэхгүй. Одоо тухайн бүтээгдэхүүний finish буюу төгсгөлөөр нь байгаа энд matte, tint glow буюу гэрэлтэй. За цаашид өнгөнийх нь одоо гэр бүл, өнгөний color family гэж нэрлэдэг тэрүүгээр хүртэл байна. Beige буюу бөөсний өнгө, ягаан, MLBB буюу My Lips But Better гэдэг өнгөний бол тайлбар, coral буюу юм шүрэн одоо улаан, brick буюу тоосхон улаан, за яг red буюу яг жинхэнэ яг юм сүрт улаан гэх юм уу? Тийм өнгүүд нас энэ дээр байгаа. За нөгөө талд нь харахаар ижлэх юм байна. Иймэрхүү байдлаар өнгүүдийг нь ангилаад ялгаад өгсөн нэмээд иймэрхүү им амир эмхтэлэг юм орчингөө бүрдүүлсэн байх юм бол та нарт ер нь хэр тохиромжтой байдаг вэ? Ер нь иймэрхүү дэлгүүр хэсэгт ялангуяа косметик гоо сайхны бүтээгдэхүүний дэлгүүр хэсэг юм experience-ээсээ багцаач ямар гоё байдаг вэ? Энд хувийн өнгөө үзэж болох дэлгэцэн явж байна. Энд дээр сонгоод өөрийнхөө өнгийг үздэг юм. Харж үзэх үү? Ямар гэх нь? Ямар гарсан гэж миний хувийн Mute Summer яг байдаг зөвөр Neat Intellectual Mystical Mute Summer.